Зохиолч Дэ Оренхай Тугалын зүүд 2008 оны Утгын чимэг наадмын тэргүүн байрын шагналт өгүүлэлэг. Намар оройн зэврэгэн салхины гуниглангүй, ямар нэгэн хагцсангүй, ямар нэгэнд хорогдонгүй сэвэлзүүр үлээлтээр хээр талын хялганы толгой айс айсхнаа тонголцно. Үхэр сүрэг салхи сүрэн сөлн шингэрсэн өвсний ороог хилээрэн яруухнаар ороон зулгааж нам гүмхнээ шаргалдах динжин билээр бэлчин өгсөх агаад хамрын сартхар руу шурган алдан үсчиж үүлийг нь үзэн залхаах царцаа дэвхэргүүдэд дургийлэх мэт иврэм байн сэжин сүүлэн шарвна. Айлууд намаржаалжээ. Гаднаа нарны зай хураагууртай үүдэндээ цоо шинхэн хятад мотоцикл зоогоостой нэг том цагаан гэрийн баруунтай жалганд хэдэн тугал өвс гоочлон мөөрхөн мөөрөн мөргөлдөн явсаар бараа далдарлаа. Харин хашаанд өнөө өглөө ганцааранган зориуд уйж үлдээсэн товир биетэй хүрэн тугал хашааныхаа шургаагт бөөрөө наа хэдийгээр элчин харсан ч нойр хүргэн ээх баг үдээ нарны элчинд зохиулсан мэт дөрвөн хөлөөн таатайхнаар сул тарайлган унтаж хэвтэв. Тугал сормосаан чичэв татав анивчин чихэн үе дэлдэг хөдөлгөн хаяа нэг нүд зовхийг нь нэрвгнүүлэн гоочлох ялаа батганд тавгуурхих мэт сүүлээ моргинуулж жийсэн хөлөөн татгас хийлгэх нь нойрон дундаа нэгэн хачин зүүдэлж хэвтээ ажээ. Зүүд нь огт зүүдэлж байгаагүй сонин зүүд байв. Нэгэн эдэр насны бөгөөд лагшин дүр гойд үзэсгэлэнд нүдний нь харц их гал мэт илчлэг их усан мэт дөлгөөн хүн тугал руу ирээд ихэд эцэж алжаасан хүслэнгийн туйлд хясагдан шаналсан царайтай чи намайг унуулад явахгүй юу гэж гуйн өгөөлөв. Тугал би морь биш шүү дээ гэв. Надад заавал морины хэрэггүй. Дайралцнаа л хөлд үжлэхэд болно. Чи иччихээ юу? Хөлөм нь урагш зөөгтгөө боллоо. Би одоо даанч болчир бядгүй байна л да. Чамайг даахгүй ядаж бяруусан бол чи өөрөө бодохдоо л даахгүй гэж бодоод байна л да. Даана гэж бодвол намайг даахад амархан л да. Чи өхөр малаа яасан юм? Над шиг тугал чамд байхгүй юм уу? Надад өхөр тугал аль нь ч байхгүй. Би хов хоосон хүн. Надад юу ч байхгүй. Чи хайчих гэж яваа юм? Би их холоо явах юм. Хаашаа? Урагшаа? Дээшээ? Тэнд юу байгаа юм? Юм бүгд. Хөвс, ус, амьтад, бусад бүх юм. Тугал байгаа. Тугал хүн, ялаа, шувуу нэг нь нөгөөгүйгээр байдаггүй бүх амьтан байгаа. Муусан ялаанууд ч дими амьтад даа. Тэд чиний ээж шүү дээ. Миний ээж бэлчээртэй яваа. Би ч чиний ээж. Мэм чин хаана байгаа юм? Хөхөд чин мэдэгдэнэ. Ивэр чин мөргөлдөхөр чин харагдана. Би унтмаар байна. Зөндөө л унтмаар. Босол доо. Намайг унуулаад тэр хөх ууланд хүргээд өг. Тийшээ чи очиж яах юм? Тэнд нэгэн их саглагар модод буйг юм. Тэр модны доор би ужид сууж хүслээ гүйцэлдүүлэхийг хүснэ. Хатууг дэвчиж хамаг амьтны гаслан зовлонгийн язгуураас хагацаах хутууг олохыг хүснэ. Наяад голди тоот цагийг эзлэх хугацаанд тийм тоот амьтнуудын тус бүтээн үйлдэнгийн надад унаа болж очилсны чинь буянг төгс дэлгэрүүлэн зохиоё. Тугал тэр хүний үгээр одмоор санагдаж даруй нуруугаан тосом ордуулаад замд тэмцэв.
Нэгэн үзэхнээ урд хожид огт ис үдсэн сонин газар иржээ. Энэ гол юун гол юм гэж асуулаа. Энэ гол уй зан мөрөн. Тэр мод бод мод. Би их ядарчээ. Чамайг унуулж хол газар туулснаар их ундаасчээ. Ижи минь мөрөх дуултлаа. Бэлчээрээсээ эгэж зэлэндээ нэрж байх шиг байна. Буцъя да. Халуун сүгэн залгилж цангаагаан тайлмаар байна. Цангаа чинь мөдгөн аяндаа тайлагдана. Чиний зүдэрсэн ундаасны үр гадаа далайн ус хэдий тоотой туслаас бүтсэн. Төдий тоогоор хүрчиж, төдий тоот галавт цангааг чинь тайлнаа. За, буцтаа. Чиний нэр хэм? Сэдэд Радна. Хаанхын хүн юм чи? Сэдэд Радна. Энтэг нутгийн шагжаа омгийн Туглын чихэнд энтэг нутгийн шагжаа омгийн гэсэн үгс хальт сонстоод өнөө хүний гайхамшигт үзэсгэлэн лагшин дөр окторгийн гэрэлд нийсэн уусах мэт гинт үл үзэгдэн замхарлаа. Нар окторгүйд голлож туглын нурууг намрын шар нар гэлтгүй халуу оргиулж нялхын хонгор өдрүүдэд ижинхэн бөөрөнд наалтан хэвтээгээс ялгаагүй та жаргалтай байвч ам ихэд ангаж ижинхээ мемийг гуд хөхөж сүүгэн залгилмаар ундаасна. Чингээд сүүгэн хөхөөр мөөртөл ижийн дэлэнгийн дааж ятан шогшоор бэлчээрээсээ хотолж шүүс хансан жимсний хонгорцог шиг чинэж сарваасан хөхөн амыг нь дүүргэн өмхөөлөв. Аваа танамгүй амнаасаа салгамгүй амтд сүү сар садран ивлэж эхлэхэд амьсгаа завсаргүй ховх сорон үлгэж зогстол. Гэнэт хаанэгтэйгээс эзэн нь сүүдэр мэд сүүтэг бүртэлцэн ойртсоор дэрэгдэн хурж ирээд хүзүүчнээс нь хүчтэй угд татлаа. Тугал ижийнхээ хөхрөө чадлаараа зүтгэн амаарн дүүрэн садрах сүүнээсээ уруул хилэн өчүүхэн салахыг үл хүсхийн эрхээр нүд тас анаатай урагшаа ээжийнхээ дэлэн рүү улам хүчлэн тэмүүлж амнаас нь юугээ сугаран алдан гулсах хөхөөн улам шунангүй шовш сорон сүүнийхээ хөөсийг хошуу амаа сайртал сахаруулан дэлэнгээ нудчтал эзний гар өмнөхөөсөө бүр хүчтэй угзран татлаа. Тугал бөндгөс хийн цочиж нойрмогоор чихэн дэлдэг хөдөлгөөд тас хамхаастай хөвцөн зохион арайхи нээлээ. Зүүд үргэлээ. Туглын эзэн хүзүүчнээс бяралхаг үсрэхэг бахим гараараа хүчтэй гуд татан үдээ наранд ээгдэж илчсэн хондлоо руу пит хитэлж чанга алгадав. Тугал бослоо. Эзэн нь туглыг хөтөлж явсаар хашаанаас гаргаад хаа нэг хүүтэн шуургатай шөнөөр оруулж хашдаг туглын пүнзний үүдэнд авчирч уяв. Пүнзний үүдэнд эзнээс нь хахь өөр нэн хачин хүн зогсож харагдлаа. Тугал дотроо хачин хүн урд нь нүдэндээ огт үзэж байгаагүй шинэ хүн хачин зүуд үргэлжилж байгаа юм болов уу гэсэн шүү юм бодов. Тугал сайн харав. Зүуд үргэлжлээгүй нойрноосоо бүрэн сэрсэн байгаа ажээ. Пүнзний үүдэнд хоёр хүн байгаагийн нэг нь өөрийн эзэн яг дүрээрээ. Харин нөгөө нь шал өөр хүн. Үнэхээр огт үзээгүй өөр хүн байв. Тугал ихэд гайхлаа. Ямар хачин хүн бас байдаг байна. Хачин гайхмаар шар ус, хачин гайхмаар хамар, бас гайхмаар нүд. Зуны ногоо шиг ногоон чим шиг, эсвэл голын жул шиг хөх чим шиг. Тэгээд ийм хачин хувцас, малгай, өмд, гутал. Тугалд хамгаас хачин санагдсан юм нь хачин хүн нүднээсээ ямар нэг живтэй сонин юм. Нар хатчин ялбсан нэг гила юм хуулан авах шиг болтол. Цаанаас нь зохиоч үл хөдлөн ажигч бас туглын арьс үснээс ямар нэгийг гэрэлхийлэх мэт бүхэл биеийг нь нэгжин ширтэгч өнөөх зуны ногоо шигч голын чулуу шигч нүдний харц байв. Тэр харцтай туглын харц хальт тулгуурууд хөлн өөрийн мэдлгүй чичрэн сөхрөн алдлаа. Тугал бүр их гайхлаа. Хачин юм да. Юр таарч байгаагүй хачин хүн. Нэг л биш.
харь, шинэ хүн. Тугалын пүнз рүү дахиад нэг хүн нэмж ирлээ. Хачин хүн тугалын эзэнд нэг юм хэлв. Сая ирсэн хүн хит хэрэгтэй гэж асууж байна гэв. Тугалын эзэн нэг тоо хэлв. Ардаа 2-3 тэгтэй тоо. Хачин хүн тугалын нуруу хондлойг энд тэнд нь аяархан тэмчин дарж үзээд гараа түргэн татаж гадуур галааснаас дөрвөлжин өвсөн цасан цагаан жижигхэн алчуур гаргаж гараа арчив. Тэгээд дотуур халаасаа сэм ухан нилээд элж халцарсан зузаан хитвчээ чирэх мэт суулан гаргаж ирээд хэсэг бодлогоширсноо тугалын эзэнд хідэн үг хэлв. Тугалын эзэн толгоос сэгсэрлээ. Хачин хүн хитвчээ дэлгэлээ. Хуруунууд нь ямар нэг юм чимхэн, имрэн, хараа муу хүн юм тэмчин тоолох мэт чихтэй хурдан хөдлөлөө. Тугалын эзэнд юу ч юм нэг юм сарвайлаа. Тугалын эзэн жигтэйхэн баяртайгаар элэг мэхийн. Баярлаа гээд хэд тонголзов. Хачин хүн хідэн юм хэллээ. Хачин хүнийг дагаж яваа хүн энэ хүн ингэж хэлж байна. Авгаа маань тугалын махыг хүсэж байна. Монгол тугалын махыг их амттай сайхан. Авгаа их дуртай. Их баярлалаа гэж байна гэв. Тугалын эзэн дахиад л элэг мэхэлцэн толгоогоо хідэнзээ тонгос хийлгэв. Тугал пүнзнийхээ үүдэнд хөвтгээр урд 2 хөлөөн газар өвдгөлтөл эзэн нь хүзүүчнээш нь дахин угцран гуй руу нүшиглэн босгов. Тугал босоод ягаад ч юм ээждээ мөөр цангаж буй амруун сүгэн залгимаар санагдаад нэг аятайхан мөртөл эзэн пүнз рүү хөтлөн орууллаа. Пүнзний бүрэнхий рүү татагшлаад төдий удалгүй тугалын дух руу яг цох руу ямар нэг хүнд нүсэр хүүтэн юм лүсхийн буухай. Тугалын чирэг чанга дөрвөн хөл дорхноо мэдээ алдран өөрийн ирэхгүй гуйг нь гангаснаа бие дааж ис чадан газар тэрилээ. Тугал юу ч үзэхэ болов. Мэдээ тасарч буй Махбодын хаа нэгтээ магадгүй хинхдэг хэрэлгийн дээхнөр эсвэл эгим хоолойны доохнор тэр хавьд арьсан ярагдан сэрүү оргих шиг болоод тэр рүү нь ямар нэг хурц цог мэт час халуун юм хачин хурднаар чив чимээгүй шурхийн нэвтрээд арсыг нь ширтхийлгэн зүсэх шиг дуулцснаа. Цаашаа дотогшоо хаа нэгтэх нууцлаг гүн рүү түрүүн зүүдэндээ өнөө Сэдэд Раднаа нэрт сайхан хүнийг хүргэж өгсөн алс руу ухасхийн довтлох шиг тэгээд цаашаа улам яаруу улам шаргуу хоромч зогсоолгүй шунган зүтгэх нь там том мэдрэгдэх шиг санагдаад төдхөн юу ч мэдрэхээ юу ч мэдхээ юу ч санахаа болчихлоо. Харин юу ч харагдахгүй хав харанхуйд төрөний зүүд үргэлжлэлээ. Шагжаа омгийн Сэдэд Раднаа нэрт хурж ирээд за цугтаа урагшаа дээшээ явъя намайг унуулаач гэв. Тугал дуулуур таяа хэвтэж өгөөд унууллаа. Сэдэд Раднаа төрүүжин шигэ хүнд бос жигтэйхэн хөнгөн нуруунд дээр нь хүн яваа бос шувууны өд цэцгийн дэлбэ салхи хоосон агаар нарны туяанаас өөр юм тээгдээгүй мэт санагдахаар хөнгөн болчихсон. Эд зуны тэргэл улаанаар их мэт дээрээс ч доороос ч халуу төөнүүлэх ажээ. Тугалыг унагч хүн бид ирлээ гэв. Тугал нүдэн бүлтийн үзвэл зүүргий тансаг ангилган үнэрт уран хонгор салхи сэвсэж хошуу ам нь хизээч хурч үзээгүй илбрүү зөөлөн өвс ногоо халиурн найгаж чихэн нэгэхэн сонсож дуулаагүй яруу уран дууд шовот донгодож уух амсхан бүүхэл хараад л ангаа цангаа нь ижийнхэн уураг сууг цадтлаан залгсан мэт тайлагдах аршаан тунгалаг ус мөрд замд тосон мэлтэлдсэн орь амгалангийн огтээд газар орон байх үед унагч хүн дахин бид ирлээ гээд нуруунаас нь сэвхийн буугаад үг залган өгүүлэхээр өмнө нь нэрт зогсвол 80 голдый тоод наран өөд харсан мэт нүдэн гэлбаад эрцлэн харж
ис чадлаа. Туглын эзэн туглынхаа арьсыг сурмаг чадмагаар шав шувөвчиж тарах хүч суух яагаад ч үгүй. Улцгар ягаа махыг нь дор дор нь мөчлөөд ясыг нь шулж гарлаа. Ажлаа дуусаад хачин хүний бэлдэж авчирсан уутнаас савлаж гоё өндөр барилгын зураг тийцтэй үүргэвчэнд нь түнхийдэлж ихэж гарт нь бариулж өглөө. Хачин хүн малгаагаан тухнаасаа үл ялаг сөхөн махны эзэнд өчүүхэн их хийснэ. Та их тус боллоо. Баярлалаа. Мартахгүй гэж дэрэгдэх дагуулаараа хэлмэрчлүүлсэнд махны эзэн ирээрээ ирээлэлгүй хүрээд ирээрээ гэж хариу найрсан хэлээд гарыг нь халуунаар түрүүн гартаан атгсан өнөө юмыг нь атгсан шигэн чанга гэгч нь атгалаа.